За ингээд ээлжид нэгэн амьтантай алан хядантай гоё түүхээ ярихад бэлэн болж байна. За өнөөдөр та бүхэнд монголчууд бидний сүнсээ зайлтай байлдаг харах гэдэг хөрхөн амьтны тухай ярьж өгнө. За харах бол Монголд их ховор байгаа. За байна уу байхгүй юу? За ууланд бол зөндөө харахнууд байгаа. За энийг бол одоо та бүхэн тарваг гэдэг нэрээр нь бол аягүй сайн мэддэг. За мэрэгч амьтдыг бол дотор нь хоёр байгаа. Мүрэдай болно ратус гэдэг нь. За ратус гэдэг төрөлд нь болохоор одоо та бидний сайн мэддэг харах буюу те ийм томхон ойролцоогоор нэг төө гарan одоо том биетэй нэг 25 см урт сүүлэндээ үсгүй. За ер нь нүцгэн сүлтэй амтан ч гэж ярьдаг юм да хөрхөн. Тийм амтан байдаг. За харах гэдэг амтан тухай ярих юм бол дэлхийн түүхийг ярих болно. Дэлхийн түүхийг ярих юм бол харахны одоо үзэд туулсан өгөө аваа, алан хядан, цус нож өчнөө болон довтолгоо дайралтуудыг бас ярих хэрэгтэй болдгоо. За та бидний сайн мэддэг мэрэгч амьтад бол яг хуу хамгийн жижиг нь бол хулган байгаа. За том нь бол одоо тарваг байгаа. За тарвагыг манайд одоо амаа олохгүй эдэн тэр тусмаа хот хүрээнд өсөж байгаа хүүхдүүд төртөө сайхан тарвагны мах идэх юмсан энэ гэсэн нэг хажим яриад ингээ пижинжүүгээд байдаг. Гэтэл мэрэгч амьтад гэдэг амьтад яагаад ингэж айхтар хор хөнөөлтөй хохиролтой байдгийм бэ гэдгийг өнөөдөр та бүхэнд энэхүү гоё түүхүүдээр одоо ингэж хэлж өгнө. За тэгээ та бүхэн тодорхой хэмжээний мэдлэгтэй болчих учраас дараа нь болсон болоогүй мэрэгч амьтны махыг идэх гэж амь тэмцэн уралдаж алан хятад оролцохгүй гэдгийг та бүхэн ойлгоно. Ер нь юу яадаг юм а? Дэлхийн одоо энэ ан амьтад одоо мэрэгчтэй янз янзын амьтдын түүхийг эргээд хараад сууж байхад энэ харах болон мэрэгч төрлийн амьтад одоо овсгоо самба хурд нөхөн үржихүүн чадвараараа бол энэ байгалийн хуйлуудыг бол даван туулж гарч ирээд өнөөдөр дэлхий дээр бол хаа сайгүй өснө төрж одоо те эд бужигнуулж байж байгаа. Тэр тусмаа өнөөдрийн та бидний мэддэг саяхан олимп болоо бужигнуулаад байсан Парис хотод ойролцоогоор нэг 7 сая харах амьдардаг гэсэн тийм нарийн багцаа байдаг. 7 сая харах байна уу үгүй юу гэдгийг яг хөө геометрийн прогресс аргаар л тооцож байгаа болохоос нэг бүрчлэн тоолоод яваад байсан юм бол байхгүй. За Парис хот ч өөрөө 3 сая гаруй хүнтэй гэхэр чинь бод хүнийхэн тооноос давсан хэмжээний харахтай байдаг. Тэгээ нэг хүн доногдох харахны тоогоороо бол дэлхийд толгой зөгтөг. За хүн амьтнаас айхаа байжсан ийм догшин ийм айхтар амьтнууд байдаг. За тэгээд мэрэгч амьтны дундаа бол хамгийн хөдөлгөөнтэй хамгийн муу нэртэй харах амьтанг одоо яагаад хүмүүс ингэж их ад үздэг болсон юм бэ гэхээр яг дээр нэг хар хөл буюу одоо янз янзын өвчин янз янзын юм гарахад энэ харахыг буруутгаж бас нэлээд болсон. За харахыг буруутгахаас өмнө эхлээд муур нохоогоо барьж авч алсан, гахаа шуугаа алсан, үргэлжлүүлээд хамгийн сүүлд одоо те эрдэмтэн мэрэгдэн хараханд нэг асуудал байгаа юм байна. Харахад биднийг бохирдуулаад үхэж үргэлдүүлээд байгаа юм байна гэдэг дээр бол одоо ерөнхийдөө хөрсөн гэж үздэг. За харах гэдэг амьтан бол ерөнхийдөө юу байдаг юм? Олив хойд үсрэлдэг. За тэгээд өөрөөсөө том амьтантай зодоонуудын хийдэг. За бүлэглэж ямар нэгэн одоо амьтны аймыг таслах, идэж жуух. За тэгээд ийш тийшээ оргон зайлах, дөрвөх, араас нь явж өшөө хорслоо тайлах, унтж байгаа хүний барьж авч идэх гэх мэт янз янзын тийм цус түүхүүдийг дэлхийн түүхэнд бол сараачаад бичигдсэн байдаг. Тэр тусмаа одоо та бидний уншиж үзэж кинонууд их байдаг да. Харах ингээд одоо усан онгоцны бомбны одоо зангууны уян дээгүүр улсан дээгүүр давхиж гүйж ороод усан онгоцонд орж байгаа тийм төр зургууд гардаг. За ингээд мэдээж өөр тийшээ ийш тийшээ газар нутаг тэврүү явахдаа бас ингээд яваад тухайн бүс нутагт очиод үсэж үржээд яваад байдаг. За усан онгоц нь одоо далайд төөрөөд ингээд явах юм бол усан онгоцон дээр байгаа усан цэргүүдийг болон хоригдож байгаа хүмүүсийг амун усан цэргүүдийн идэж уудаг одоо тариа бодаа хүртэл дээрэмдэж иддэг ийм амар амьтан байдаг. За тэгээ харах гэдэг амьтан бол идэхгүй л үхэх гэдэг амьтан бас биш. Хоол хэдий чинээ бага олон төдий чинээ өөрийнхөө бие хааг одоо сойж улам хурдан шаламгай болж те ямар ч байсан ямар нэгэн юм иддэг болтлоо
одоо тэгээ тисэж чаддаг юм айхтрах. Маний чиг одоо хагас өдрийн нойр одоо хагас өдрийн хоолны пянд авахгүй уулж зарлаад байхгүй улам сэргэлэн болол улам эмгцэгцэнд ороод зохион байгуулалтанд ороод алж ядах нь улам айхтар болж идэх. За хүн барьж идсэн одоо харахны тухай яг уу янз янзын түүх байдаг. Тэрийг болж иш дараа нь ингээ явчихна. Ерөнхийдөө юу яадаг шүү. Харах гэдэг амт хүнтэй шууд нүрт харах тулах юм бол хүнтэй яг уу нэг айхтар шөргөцөлтөд байхгүй зүгээр ингээ хажуугаар нь гулжганаад гараад явчихна гэсэн тийм бодолтой. Хэрвээ хүн далдагнаж араас нь одоо харахыг барих гэж гэдэг юм уу, харахыг зодох гэж гэдэг юм араас нь явхад харах хэрвээ өөрийгөө битүү савн зугтах боломжтой газар орсноо мэдэх юм бол эргээд тантай шууд зохиолцсон. Танаас нэг айжчээ цугтаагаад байх юм байхгүй. Шууд л танилуд дайрна. За харахны тэр сарвуу хумс, за дээрэс нь тэр хазалтын хүч мөч бол үнэхээр амар. За хазаа зогсохгүй тэр чинь бол өвтөл одоо таны ноолц зулгаан дээрээс нь залгуулад өөрийнхөө бие дагуулж байгаа тэр вирус, бактери, шимэгч одоо янз янзын амьтдыг бол таны бие жингээдэг. За ингээд та яг хөөц одоо нүдэ хөөгөө явуулаа гэхэд шонзонгоо тайлхнад бол таны идэж ууж байгаа зүйл дээр очиж баах, шээх. Тэр тусмаа одоо харахны шээс бол одоо хамгийн аюултай тийм хор ялгаруулдаг юм байна гэдгийг одоо эрдэмтэн мэргэд бол хамгийн сүүлд одоо тодруулсан байдаг. Жишээлбэл одоо харах гэдэг амтан таны одоо хүнсний нөөц агуулх руу орлоо гэхэд тэрийг идэж уунга одоо тэр идэж ууж байгаа одоо тэр үр тариан дээрээ шээж баачдаг давхар. Гэх мэтэр ингээ эдингээ бохирдуулж идэг учраас дараа нь та тэрийг мэдэхгүй тэр будаагийн аваад одоо агшаахгүй угаахгүй түүгээр юм янз янзын байдлаар ингээ хүрээд идэх юм бол та өөрөө халдвар авдаг. За халдвар гэдээ ярихаар одоо манайхан яг юу яадаг юм аа. Харах гэдэг амтан бол өөрөө маш цэвэрч амт юм баг. Хүн төрлөختөнд оромжлохдоо бол хамгийн бохир муухай амтан гэж яриадаг. Яг харахтаа муухай бохир заван газраа явдаг. Гэхдээ амьдралынхаа их цагийг өөрийгөө цэвэрлэх буюу тийм ажиллагаанд бол одоо зорцуулдаг. Гэхдээ яг тэгээ цэвэрлж байгаа болохоор мөлчийсэн сайхан цэвэрх амтан болчихж байгаа гэсэн үг биш. Одоо харахны биеинд одоо ингэж тээгдэж амьдардаг янз янзын тийм шимэгч хорхоо үүснөөсөнд нь бол байждаг. За тэгээ залгуулад өвчтөй харахны шээсэн дээр одоо хүн хүрэх одоо хүнсний тижээлэн зүйл бохирдох юм бол хүн гэдэг амтан учир зүг шалтгаангүйгээр маш хүчтэй халуурч идэг. Харах гэдэг амтан бол өөрөө аюул төсвөртэй, төвчээртэй, дасан зохицох чадвар сайтай учраас ямарваа нэгэн өвчнийг одоо туулаад гарсны дараа маш сайн дархлаа суудсан байждаг. Яг хөв тэгээд би өөрөө энд харах энэ төр бол харж байсан л дараа гулжгансан том урт хар айгу урт сүултээ тэр нь айгу хатуу юм ингээ зохиод явахаар ингээ таснаас гэдэг ингээ гүйлдээд айгу хурдан одоо нэг нүгэлцсэн хар юм байдаг. За тэгээд нэг найзтайгаа нэг юм яриа сууж байхад манаас бид үсрээ лаглагын яриа зогчилсан. За юунаас жаахгүй ичгүй болцсон үзэх юм үз центрыг том юм яриа идсэн чи хөлд ороос нь яг урт харах ингээ гулжганаад гараад гүйсэн амар юм арцгар хар үсмэстэй. Тэгээд нэг юм хамгийн гол нь бидний нүдэнд чинь жижигхэн хулган энэ тэр жижигхэн харагддаг. Гэтэл харах гэдэг чинь бүр гулжгансан том уур шиг хар юм ингээд сүйтгэнэд ингээ урсж байгаа юм шиг ингэж гүйдэг юм сонин амтан байлаа. Тэгээд тэрийг харсан манай нөгөө найз чи одоо огл хараад сандал дээр гараад чичрээд би бол яг тэгээ хараа сууж ирсэн. Тэгээд тэр би бодсон. За нөгөө нэг айхтар юунаас яах чигээ байсан хүн ч одоо нэг харахнаас одоо ингээд айгаадахтай яадаг ингээд. Тэгсэн чинь одоо хоёлоо явъя барь гэдэг. Яг алчил гэсэн л дээ. Тэгсэн чинь үгүй гэдэг сүнсэн зайлаад. Ер нь бол харахтай таарсан хүмүүс айгүй тийм эв хавгүй сандарч одоо зохион байгуулалтаа алддаг. За тэр зүүн юм битүү өрөөнд олон тооны харахтаа одоо ингээд таарлах юм бол одоо маш эвгүй дүр зургууд үүснэ гэж үздэг юм байлээ. За харах гэдэг амтны шүд бол байнгын ургаж идэг. За энэ ургаж байгаа шүдээ одоо байнгын эмтэлж одоо ингээ янз янзын зүйлээр мэрж яаж яахгүй бол өөрийг нь нэвтлэх учраас одоо шүдэнд байнга захтанж идэг. Тэгэхээр харах гэдэг амтан бетон, төмөр одоо шил юу гэдгийг бүх зүйлийг бол одоо мэрж өөрийнхөө шүдний зугаах гаргаж идэг. Тэгэхээр харах үүрэлсэн харах байгаа айлын захилгаан тоног хөрөмж болон одоо бетоноос суур хүртэл одоо идэгдэж одоо цаашдаа энэ байшин нурах одоо тийм өндөр эрсдэл үүсдэг. За харахны шүдний одоо тэрний хөөхөн хоёр шүд доороо бас янз янзын соёо дээр араа мараанууд байгаа.
Энэ шүднүүд нь ямар үүрэгтэй юм гэхээр аливаа нэгэн амьтныг уурж тасдах, за ямар нэгэн саадыг нэвт цаашаа гараад явах тийм зорилттой. Тэгээ шүдийн ингээ нарийн сайн үзээд байхаар шүд нь бол хамгийн хатуу бат бих тийм иргэдэг юм байна гэдгийг бол хүн төрлөختөн бол ойлгосон. Жишээлбэл титан, төмөр янз янзын металлуудыг харахаар зажлуулж үзэхэд бол ерөөсөө төвөггүй зүсчихсэн. Тэгэхээр энэ амьтны эрүүний булчин болон тэр шүдний бүтэц бол маш хэцүү. За тэр зам хараханд бариулж хазуулах юм бол ясандаа хүртэл хазуулна гэсэн тийм байдаг. Дээр үеийн усан цэргийн түүхүүдийг сонсоод байхад бол усан цэргүүдийг албаар хараханд хэдүүлэх гэж усан онгоцны хамгийн дуудлын хөнгөлд бол хордог байсан гэж. Тэгээд шүнжэнгөө бун алаан хинтаа бижигнэн болол тэгэл үүрээ чимэг болчдөг гэж. За тэгэл ороо шалгаад харахад л тэр нөгөө усан цэргээс шүүжүүлдэг бүгдийн сайхан мөлжидэл нээдээд яс масын сайхан хуглаа таглаад ингээ имтлээ тавьсан байждаг гэж. Тэр зам юм хохирогч нарын мөнгөн бүүж ч юм алтан бүүж төмөр бүүж байлаа тэр бүр тас зур ингээд далилгаад ингээд хүн их айцсан юм шиг тийм болгодог. Тэгэхээр эрүү нүүрний булчин бол маш өндөр хөгжсөн. Тэр тасмаа сарвуугаараа цохих, сарвуун дээрээ дэгдэх, үсрэх, байрнаасаа шууд ширээн дээр гарч ирэх энэ гэсэн янз янзын тийм айхтар эвгүй үйлдэлүүдийг бол гаргана. За тэгээ хүн харах хоёр хоорондоо бол эдэн мянган жилийн турш тулдаж явж байгаа. Зарим газар бол яг харахыг өөрхөн амтан гэж үзэж байхад зарим нь бол бүх нүглийн их уурхай болсон амьтан гэж ад үзэж явах жишээ. Жишээлбэл энэ тхийн Ганеш гэдэг бурхан байдаг. Ганеш бурханы унаад явдаг унаа нь бол ийм хар өнгөтэй Ратус гэдэг харах байдаг. Тэгэхээр энэ харах гэдэг амьтныг жишээлбэл манай өмнөд төршийнхэн бол нэлээд сайн бас хайрлан дурсаж янз янзаар хийлдэг ойл бойл үсэрсэн сэргэлэн эд баялаг дууддаг гэр оронд ингээ харах марх байрлалцсан байвд ерөнхийдөө сайхан баяжхан баараггүй болж энтер гэсэн тийм хөрхөн яриа хөөрөө бол гаргаад өгдөг. За мэдээж урд улсад харах байгаа юм чи манай улсад бол харах оруулж ирэх нь тодорхой. За тэгэхээр яг гэхээр карго болон янз янзын ийм ачаа мараа материалаар ирж байгаа юмнуудыг маш сайн шалгаж болж өгөөл оруулахгүй багтлаас явахгүй бол Улаанбаатар шиг ийм жижигхэн хотод харах үүрлээд ингээд тарчих юм бол ерөөсөө маш аюултай нөхцөл байдал үүснэ. Харах олоолаа олох тусмаа бол хүнээс айгаа цэмцэндээ зугатаад байхгүй. Ерөөсөө хүнтэй шууд үзнэ. За харахны тэр ороо гараа мараа энтрийг нь явцын дунд ярьж өгье. Шууд харахтай холбоотой янз янзын сонин юмнуудаа ингээ базаад яриад явал их өөрхөн байхаа. Ер нь харах гэдэг амьтныг бид нөгөө үзэж харж өнгөрөөгүй учраас харах гэдэг амьтнаас сүнсээ залтал айдаг нь үнэн. Зарим газар бол харахнаас бүр айхаа байшгсан тэр цумаа тэр Парисын хот гудамжинд жишээлбэл 6 саягаар харах байдаг. Оройн цагаар бүгд ан барилдандаа явдаг. За тэгээд харах гэдэг амьтанд янз янзын өвчин тэр тусмаа та бидний сайн мэддэг халдварт шар өвчин. За тэгээд нянгийн болон вирусын гаралтай айгүй хүнд хүнд тусах юм бол хүн асар ихээр хүчтэй халуурч өвддөг юм янз янзын өвчнгүүд. Тэрсмээ саламел гэдэг айхтар гидсний өвчин үүсгдэг тийм бактериуд байж гэн. За тэгээд менингитийн өвчин зөөдөг. Аргентины цусрахыг халууралтыг бас агуулж яадаг гэдэг. За тэгээд Венесуелийн цусрахыг халууралт, Хятадын гахаан халуурал, Солонгосын цусрахыг халууралт энтер гэсэн янз янзын өвчнгүүдийн их хүнс болдог гэж байгаа. Тэрсмээ хулганы хижиг гэж бас нэг сонин өвчин байдаг. За эдгээр өвчнгүүд яадаг вэ гэхээр хүний тунгалангийн булчир хаануудыг цочроож хүн асар ихээр өндөр гарац халдуурч тэгээд үргэлжлүүлээд амнасаа алддаг ийм айхтар. Гэтэл харахнууд өөрсдөө энэ өвчин өөрөө өвдөд аль хэдийн дархлаа үүссэн учраас ингээд өвдөж зовоод байхгүй. За тэгээд дээр үед юу яжсэн гэдэг харахны өсөнд наалддаг байсан бөөс буюу жижиг шимэгч амтан ингээ харахны биеэр дамжаад тухайн үеийнхэн бүх айл амтны гэр орноор ингээд тархаад тэгээд тэрнээсээ болоод хүн төрлөختөн бол асар их хэмжээгээр үхчихсэн гэдэг тийм судалгаа энэ байт юм байл. Тэгэхээр манайхан ерөөсөө нэг юм ойлгохгүй байгаа. Мэрэгч амтан бол маш аюултай буюу зоонез гэдэг ийм тахал хэлбэрийн өвчнүүдийг тараадаг вирусыг, бактерийг, шимэгч амьтдыг тараадаг гэдгийг ерөөсөө ойлгох хэрэгтэй. Зөвхөн тарганы махыг ингээ бэлдэж байгаа гараа зүсэх юм бол өвддөг гэсэн ойлголт та бүхний дунд байдаг бол маш буруу.
Тарганы махыг зүсэж явах, цэвэрлж явахдаа гарууд сувг юм чи би зүгээрээ гэж ойлгож болохгүй. Тарганы маханд болсон болоогүй хүрнэ гэдэг чинь өөрөө тэр чигээр эрсдэл. Одоо тарганы одоо тий шээс, баас, тарганы явсан мөрөн дээр одоо та гараа тавиад босох гут хоноор хувцаанаар хүрнэ гэдэг чинь өөрөө тэр чигээр эрсдэл. Тэгээ энэ дээр оршиж байгаа энэ вирус, бактери ирээдүйд таны тий амнаас аюулгүй байдал чинь маш өндөр аюултай. Тэгээ зүйл болно. За тэгээд ийм мэрэгч амьтдад байдаг янз янзын өвчин хүнд алдахтаа маш хүнд алддаг. Тийм учраас та бүхэн болгоомжтой бай. За тэгээ энэ тэмдгийн товчоонууд дээр одоо эдэн цагдаа нар зөксцөө хөөрхий хүн амьтныг шалгаад байгаа чинь таны мууг үзэх гээд байгаа юм биш. Эсвэл энэ аюултай ахтар өвчин одоо ингээд мэрэгч амьтнаар дамжаад хотод ороод ирвэл бид нэр яаж чадахгүй шүү гэдэг үднээс одоо аргаа бараад цэрэг цагдаа зөксөөж байгаа шүү л гэдгийг хэлээд байгаа. Тэгэхээр одоо энэ тарганы мах идмээр байна, ингэмээр байна, тэгмээр байна гэсэн хүмүүс бол одоо өөрсдөө тий бас дүгнэлт тийм нэз. Тэгээд заавал тэр амьтны мах идэхгүй бол өгч гээд байгаа ч юм байхгүй тий. Эдийгвэл зөндөл одоо хонь үхрийн мах энэ төр байгаа. За ингээд ерөнхийдөө шууд гол яриа руу ахаад ороод явъя. За тэгээд юу яадаг юм одоо үржил селекцийн ярил та бүхэн сонирхолтой. Ерөнхийдөө юу яадаг шээ харах гэдэг амьтан за нэг 3 сар болгоод бэлгийн бойжилтонд хүрээд одоо ороон ордог гэж. За ингээ ороон орохыг халууны уйлалд орчих. За халууны уйлалд орсон үед одоо эрх харахнуудын хооронд бол цусны жасааруулсан амар том зодоонуудтай болно. За ингээд энэ зодоонуудыг та бид бол харахгүй мэдээж тэр доогуур газар доогуурх одоо орчинд одоо энэ харахнууд хоорондоо зодтолтож жинхэнэ алаан цусны шилжиж байгаа ойлтон маш хурц шүдтэй, савартай, чадaltaй, баяртай, тэнхээтэй учраас эдгээр бүр нэвсийтэл зодтолтон. За зодтолтоод энэгээр дүүрэн цуснажтай болоод ялсан нэг эрх харах нь одоо ийм хархан дээр мордох эрхийг авдаг. За энэ мордох үйл ажиллагаа нэгээс нэг 2 секундын турш бол явагдана. За ингээ мордохоос өмнө мэдээж ялсан харах ойрын одоо 2-3 өдөр ийм харахныхан хажууд байж иж бас ихтгэл имжлийг нь бол олсон байх болно. За ингээд аврах харахч явахад нөгөө арын ажлаа амжуулчаад 2-3 секундын tur пидбод хийдэг юм хийвчээд шууд яваад өгнө. За ингээд яваад өгөнгүүт нөгөө нэг те одоо үр удмын тэгээд үлдэж байгаа ийм харах маань 24 хоногийн хугацаанд одоо үр төлөө бол тээдэг байгаа. Гэхдээ ихэвчлэн одоо охин харах нь өөрийгөө жирэмсэн гэдгийг бол нэг мэддэгдүүлэхгүй энгийн одоо хоол тэжээл юмдаа явдгаар явж гин харин одоо төрхөөсөө нэг 7 хоногийн өмнө гидсэн ингэж ард талаараа ингэж дугуурч те одоо усан гахаа энэ тэжээжсэн хүмүүс бол мэднэ. За би өөрөөс тэжээжсэн учраас мэдээд байна. За тэгээд иймэрхүү дүр зураг үзүүлэн за тэгээд харах гэдэг амтан бол өөрөө өсөж одоо хөгжих юм баг бэлэгдэл болцсон шахуу амтан. Яг тэгэхээр 24 хоног за 3 сартай байсан им харах 24 хоногийн турш хээлээ тэгээд зулцаг гаргахдаа 6-аас 15 тонны одоо тийм зулцаг гаргадаг. За зулцаг гаргаад зогсохгүй одоо энийг нь бол яг гөлөг гэж ярьдаг юм байлээ. Харахны гөлөг гэж бол ярьдаг. Тэгээ харахны гөлөг маань ойролцоогоор нэг 5 хоног нүдэ нээхгүй. За тэрний дараа 15 хоног дээрээс баг сүүнээсээ гараад хоолунд одоо ингэ эргүүлж эхэлнэ. За ингээд 3 сартаа болоод ирэхээр ахаад үржилт ордог. Тэгэхээр энэ математикаар бол одоо энэ чинь геометри прогрессээр одоо ингэ өсөөд эхлэнгүүт нэг харах одоо нэг им харах ойролцоогоор жилд 1000 нэгж одоо ширхийг харах болж одоо өсөж үрждэг гэсэн тийм тооцоо судалгаа байдаг. Тэгэхээр харах гэдэг амьтныг одоо ингэж өндөр өсөлттэй байгааг дарахын тулд одоо янз янзын байдлаар одоо жижигхэн одоо тий рат тэрч гэдэг юм уу эсвэл одоо янз янзын дэм жижигхэн хурдан хөдөлгөөнтэй нохоонуудыг бол одоо тусгаалan гаргаж аваад харахнуудыг бол бариулдаг тийм ёс заншил бол байгаа. За муур бол байгаа. Муур бол яг өөрөөсөө том шахуу харахтаа бол зодолтууд барахгүй. Зөвхөн нэг жижиг зулцхан янз янзын тийм эвгүй болцсон байгаа харахнуудыг бол муураар зодуулж алгуулж болдог. Англи дээр юу яадаг гэсэн юм. Английн нөгөө нэг баячууд чинь одоо тийм харахуудыг одоо юм том талбайд тавиад тэгээ янз янзын тэрэрч гэдэг юм одоо үйлдвэрийн гаргаж авсан нохоонуудаа одоо харах руу оруулаад харахтай зодтолтуулдаг гэсэн. Тэг ингээд цуснаж асгарсан амар том одоо зодоонуудаа болонгууд зарим нохоонууд нь үхэн заримдаа одоо харахнууд үхэж дуусдаг. Иймэрхүү тэмцээн бооцооттой одоо уралдаан болдог. Тэгээ яг энэ шалгарлын явцад одоо харах барьдаг мэрэгжлийн хэмжээний бас мундаг нохоонууд бол бий болж исэн гэж үздэг. Тэгээд нэг тийм түүх гэдэг юм аа. Францын ямар түүх гэдэг вэ? Нэг хотод
одоо ингээд асар их хэмжээний тахал өвчин гадаг муур одоо тахал тараагаад айл амт хийж яваад ингээд муурыг хамаг мууруу даалаад идээд дууссан байжсэн. Тэгсэн чинь нөгөө нэг юунууд нь хархнууд нь даам гараад тэгээд хархнуудыг устгуулах гад нохоонуудыг авчсан нохоонууд нь дэлдэхгүй нохоонуудыг барьж авч балбаад ерөөсөө амар том алан хийдам болж исэн гэж үздэг. Тэгээ ерөнхийдөө юу яадаг шүү харх гэдэг амьтны байгалийн одоо тэр эко нүүдлийг нь одоо дагуулж янз янзын стратеги боловсруулахгүй бол зөвхөн мод чулуу яриад харахтаа тэмцэлтэй бариад дуусчдаг ч юм байхгүй. За яг харх гэдэг амьтан ер нь их айхтар үнэрч мэдрэмтгий амьтан. Одоо та бидний үнэрлж чадахгүйга нарийн зөвлийг ханны цаанаас юуны цаанаас төмөр бетон сейфний цаанаас хүртэл үнэрлээд тэр дотор өөрийнхөө сонирхлыг татж байгаа юм байх юм бол одоо өөрөө үхэж хамаагүй тэрийг одоо авахын тулд асар хүчтэйгээр одоо хан төмөр бетон зүйлийг бол өрөмдөж одоо үрдэг юм амар амьтан байна. Тэгэхээр харах гэдэг амьтан одоо урын эдий барь гэсэн л ерөөсөө тэгэл одоо хүснээ хийж салдаг ийм айхтар уйггүй. За тэг ингээ яриад байвал эн чинь бараг 20-30 минут те ингээ харахны тухай сайхан яриад байвал яриад тань. За би тэг ямар нэгэн текст харахгүй шууд цээжинд байгаа зүйлээр явж байгаа учраас зарим хүмүүс нь таалагдахгүй бах. Тэгээ зарим хүмүүст нь бол таалагдана. За тэгээ юу яадсан шүү. Тэгээ харах гэдэг амтан яг хоо янз янзын дэлхийн одоо харах судлаач хүмүүс бол хэлсэн байдаг. Харах гэдэг амтан бол хүмүүсийн тэр буруу шагаагаад шиг те ийм муухай одоо те бохир заваа итгэлгүй ийм заваа амтан бол биш ээ. Харах гэдэг амьтан бол хүн төрлөختний байгаа байдлыг харуулж байгаа хамгийн том төл юм аа. Харах хэдий чинээ их болон төдий чинээ бохир заваа янз янзын гаргана тэр хамаахгүй тэр бол таны л үеийн өөр та кармагаа эдэлж байгаа л гэсэн үг гэсэн маягаар бол янз янзын тайлбар тавиад байдаг. Тэгээ харахыг одоо устгадаг янз янзын компанид ажлууд бол явагдсан. Тэрийг дагдаг барьдаг одоо тэ зэвсэг технологи хөгжсөн. Үүнийгээ дагаад одоо орчин үеийн хархнууд хүртэл одоо хөгжсөн байгаа. Жишээлбэл одоо нэг хор өгөөд нэг хархал ална. Нөгөө бус хархнууд нь тухайн зүйлээс бол одоо үнэрлээ аваад маш сэрэмжтэй болчдөг байгаа. Тэгэхээр алдаан дээрээ суралцаад улам л одоо хөгжингөө бол улам л олон улуулаа болоод байгаа нь харахны энэ геометр прогресс өсөлтийг бол одоо хүн төрлөختөн одоо нэг хяналтаас бол алдчихсан гэж үздэг. За тэгээд дэлхийн бусад тэр зам Азийн, зүүн өмнөд Азийн улсууд бол харахаар бол хоол ундхийн сайхан янз янзын байдлаар идэж ээлэндээ хэрэглэх зарим нь шүтэн. За Европод бол яг дайн байлдаа янз янзын зүйл болж явахад бол харахыг барьж авч одоо хоолунд болгож идчихсэн. За тэгээ зарим ядарсан улсуудад одоо хүмүүсийн махны хэрэгцээг бол харах гэдэг амьтан бол нөхж байгаа. Жишээлбэл одоо Африкийн зарим улсад мах мараа олдохгүй хэцүү үед одоо залуучууд хүүхдүүд гүйж яваад харах барьж аваад тэрийг харахыг бас алаад бас гэрэл мэрэл дээр барьж шараад шарсан харах марх болгоо зарж мараад бас амталж мамтлаад ингээд бас худалдаа 8 хийж 5 ранцаас хийдэг тийм түүхүүд бол байдаг. За харахтаа тэмцэж байгаа Парис хотын ерөнхий дүр зургийг хараад хахаар энэ хогны асуудал, хогны менежментийн буруу алдаатай бодлогоос олж харахууд их олон тоогоор өсөж байна гэж бас яриад байгаа. Гэтэл байгаль дээр харахны нүүдэл гэж бас байдаг. Харах мэдээж нүүгээ явж байгаа тохиолдолд тэр газар очин гэсэн бол очин ямар нэгэн байдлаар хан саад одоо төмөр бетон юу гэдэг бүгдийг өргөдөөд нэвтлээд гараад явна. За тэгээ маш үнэрч учраас одоо аюул занлыг бол хурдан илэр одоо олж өөртөө зайлсхин. Дээрээс нь одоо өөртөө хит авианы бас янз янзын чимээ гаргаж тэр өгөөрөө бие биендээ замчилж за тойрууга замыг олон мухар замыг хүртэл одоо мэдээлж маш хурдтай маневрыг бол хийж идэг. Энийг одоо хүн төрлөختөн бол таамаглах тооцоолох тийм ямар ч боломж байхгүй. Тэгээд харах гэдэг амьтан одоо үнэхээр харах шиг амьдарч чадж байгаа учраас өнөөдрийг хүртэл одоо ингээд дэлхийн олон орны толгойн өвчин болж явж байгаа гэж үздэг. Тэгээд янз янздаа тэгээд одоо хэдүүлээ харахны тухай яриад байхаар л юм. Жишээлбэл одоо Парис хотын одоо газар дор байгаа хүн байгууламж одоо хог унд бохрын хоолой моолой хэрэг харах гэдэг амтан байгаагүй бол маш хурдан бөглөрөө тэгээд бүр дэд бүтцийн одоо том асуудал гарна гэж үздэг юм бэл судалгаагаар. Тэгэхээр яг одоо
амьдарч байгаа 6 сая гаруй харагчин одоо тухайн тэр доогоор байгаа бүх нөхс үеийг одоо сүвгчилж нүхэлж одоо тэ бүгдэрхээ сэргийлж байгаа бас тийм ашиг тустай амьтаа гэдэг тийм янз янзын одоо яриа хөрө байдаг. Тэгээд харах гэдэг амьтан бол одоо ямар ч хоронд бол дасамтгай тэгээд тэн дээр өөрөнгөсөн дархлааг олж яваа дараа нь тэр хороороо өөрийгөө хооллоод уламл одоо тэ сайжраад явж идэг юм айхтар амьтан байдаг байгаа шүү. Тэгэхээр та бүхэн гадаадд явахдаа бас янз янзын энэ харах мархтай газар явж байвал одоо цүнх саваа шалгаад болгоомжтой байх хэрэгтэй. Тэгээд болж өгвөл одоо харахны зулцсан муулцах ч юм уу янз янзын зөвлөдүүдийг барих юм уу очиж одоо тэ янз янзын ааш авир гаргах юм бол тухайн үнрээр нь одоо тэр их харах нь одоо өөртөөхөө бүлгийг дагуулад ирээ тантай тооцоо бодох тийм өндөр эрсдэлтэй байгаа. Тэгэхээр хаана хонох уу, яаж хонох уу гэдэг чинь таны одоо бас нарийн бодож төлөвлөх зүйл байна. Нөгөө юу бол амьдрал бол аялал юм аа гэд гуяа алгадаагаар яваад идэх хүмүүс бол одоо иймэрхүү зүйлүүдийг бол ярьж өгөхгүй. За тэгээ харах гэдэг амьтанд одоо жишээлбэл янз янзын тэр цамаас сүрийн өвчнийг тээдэг тийм одоо вирус бактериуд бол байж идэг. За тэгээд ямар ч байсан харах юм уу таргунтай холбоотой өвч авсан хүн бол маш хурдан тийм маш богино хугацаанд асар өндөр халуураад тэг амиа алддаг юм айдар байдаг шүү. Тэгэхээр хэдүүлээ одоо юу яана юм болгоныг бас нарийн сайн бодож судалж те юу яаж хэрэглэхийг мэдэхгүй болвол бас ингээд янз янзын болно. За баруунд бол одоо харахыг бол те янз янзаар одоо харахны хаан гэдэг нэг тийм нэр томьёо бол байдаг. За харах гэдэг амьтан ч бол одоо сүргээрээ 10 20 30 100 гараа ч мөнгө сүрглээд давлгаалаад ингээ нүгэлцэн гол шиг мурсаад явж идэг. За харахны хаан гэж ямар нэр томьёо байгаад байна гэхээр одоо нэг доор 2-оос дээш хэмжээний харахнууд сүүлээрээ орооцолдоод хизээс салахгүй болсон зүйлийг одоо харахны хаан гэж. За энэ бол маш ховор тохиолдол. Дэлхийд дээр одоо хамгийн олон хүнтэй харахны хааны одоо юм бүлэглэл хэдэн онд байсан бэ гэдэг ингээ нарийн судлаад үзэхээр 70-ад оны үед 32 харах одоо сүүлээрээ ингэж орооцолдоод одоо наашаачгүй цаашаачгүй гатсан тийм тохиолдол түүхэнд бүртгэгдсэн байдаг. Энэ юу гэсэн үг вэ гэхээр энэ 32 харах одоо ямарваа нэгэн зүйлтэй одоо 32-ла цуг явна. Эдсэн ч уусан, унсан, мэрсэн, үхсэн, сэгсэн ч гэсэн 32-ла хамт. Тэгэхээр ингээ нэг амьтан юм шиг болцсон. За ийм айхтар одоо чөтгөрийн юм шиг тойрогн донд одоо энэ 32 одоо тэ харах ингээ байнга эргэлтээд ингээ юм хүлж байгаа юм шиг гэж явж идэг. Санаа оноо нийлдэг ийм айхтар одоо тийм одоо зүйл байдаг. За юуныг харсан хүмүүс бол одоо цаг агаар муудах нь хэцүү хатуу үйл болох нь ч гэдэг юм ингээд бас айж чих янз янзын юм тохиолдлууд гардаг байгаа. Тэгээд яг эрдэмтэн мэргэд бол янз янзын хүмүүс хэлэхдээ энэ бол байж боломгүй зүйл гэж үздэг. Зарим нь болохоор хүмүүс албаар одоо тэ харахнуудыг аваад хооронд нь ингээ уйцсан ч гэдэг юм уу янз янзын тийм одоо арга ажиллагаануудыг бол ярьж идэг. За тэгээд харах гэдэг амтны тухай яриад байвал зөндөө юм байна. Ерөөсөө баг цаг 2 цаг ярихаар хэмжээнийх юм болж байгаа учраас өнөөдрийн харахтай холбоотой түүхийг энэ хүргээд одоо парт 1 болгоод дуусгая. Тэгээ явандаа ахаад харахтай холбоотой одоо тийм томхон түүхүүдийг ганц ганцаар детальчилж ярихгүй болвол ерөнхий юм ингээд яриад байхаар бас их урт болох юм байна. За тэгээ юу вэ? Тийм нийт үзэг сонсогч нартаа баярлсан талархснаа үргэлж илэрхийлэх ёстой. Яагаад тэгэхээр одоо тийм намайг ямар ч нөхцөлд байхад одоо цай кофений мөнгөөр одоо тэтгэж урам өгч дараагийн уран бүтээлийг одоо хийх хамгийн том итгэл сэтгэлийг өгдөг хүмүүс бол та бүхэн шүү. За тэгээд манай гоё түүхүүд таалагддаг бол та бүхэн дардаг барьдаг бүх юма дараарай. Тэгээд ойр нөгөө дардаг барьдаг юм байхгүй байгаа учраас одоо хандлт энэ төр айгу багассан байгаа гэж. Тэгэхээр та бүхэн магадгүй шалгаад үзээрэй. Гоё түүхүүд суугаад дагж гин үү дагаагүй байна гэдгээс сайн хараад үзчихээрэй. За тэгээд дагж мэдэхгүй байгаа хүмүүс нь одоо өөрийнхөө өөр хүүхэдтэй найз нөхдөд хэлээд би нэг юм YouTube дээр сууг дагсан юм а дараад өгөөч гэдэг юм болоод ч бас заагаад өгчих тийм магадлал байгаа. За ингээд дараагийн гоё түүхүүд маань араас одоо ингээд цувраа жоохон шаргуу явъя. Одоо шинэ жил болтол нэлээд сайн одоо тэ гоё түүхүүдэд цуулаад бараг 300 түүх хийчих гэсэн тийм санаа оноо байж гин. За тэг ямар ч байсан болчих واخа. За ингээд орж гараад ойрхон байж байгаарай.